2020 оны 8 сард бол биднэрт ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөөд бид нар усан паркийнхаа барилгын ажлаа эхлүүлсэн байна. За эхлүүлээд явж 9 сард 2020-ны 9 сард Батбаясгалан гээд одоо төр орлон гүйцэтгэж хийжсэн нөхөр биднэрт мэддэхгүйгээр манай эзэмшлийн газрыг цуслаа хийсэн. Сонсох ажиллагаа гэж байна. Хууль гэж дүрм журм байна. Тэгэхээр нөгөө компани ирэх шиг яаж хөндөгдөх вүлээ? Дуудаж уулзахгүйгээр нууцаар цуцалсан. Энийг бид нар хэвлэл мэдээллийн сайтаас бид нар олж хараад 2020 оны 9 сарын 30-нд барилгын ажил аль хэдийн явагдаад 3 давхар хуц солих өрөөний хэсэг нь одоо та бүхэн харагдаж байгаа баригдсан спорт юуныхын сойрууд нь хийгдсэн байхад ингээд цуцалсан байхгүй. За ингээд цуцлаад бид нар шүүхтэлсэн. Шүүхтээд энэ компани усны тухай зөрчөөгүй юм байна. 2007 оноос хойш ингэж авч ирсэн юм байна. Гэдэг шүүхийн шийдвэр бол 21 онд эцэслэгдээд гарсан. За улмаар бид нар 2022 онд Аква Гардны барилгын төслийн ажлыг ингээд эхлүүлсэн шүү. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр усан парк барина гэж байгаа газар авсан биш анхнаасаа орон сууцны зорилттой газар олгогдсноо бид нар өөрсдөө хотын төвдөө ийм бүтээн байгуулалт хийя гэж усан парк спорт зохицлын ажлыг эхлүүлсэн боловч дундаас нь ингэж төрийн байгууллага гацаагаад үргэлжлүүлээ одоо хүртэл бид нар барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг олохгүй ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр усан парк спорт комплекс ч баригдана, Аква Гарден ч гэсэн угаадаа хэвийн ингэж уг нь баригдаад ингэ явсан шүү. Нөлөөллийн нэрчсэн үнэлгээр яадрчны амнаас гаргаж өгдөг. Энэ баримтчийг бүрдэх туслах байсан гэдэг асуудал ярьдаг. За. Тухайн төсөл хэрэгжиж байгаа хурааны иргэдийн нийтийн хурлаар хилцүүлэх